гэр бүл. Энэ хоёр үгэнд улс тэр чигээрээ багтана. Гэр бүлийн хүмүүжил, төлөвшил, ёс зүйн, улсын илэрхийлэл. Гэр бүл, үхэл, харуусал, цөхрөл, нулимсаар дуусч байгаагийн шалтгааныг бид энэ удаад хайлаа. Нийгмийг цочроочихно гэд дарга нарын нуудаг хэрэгээс бид гарцаа олж харах учиртай юм. Нууж болохгүй үнэнийг үзүүлье. Нэгэн гэр бүлд тохиолдсон явдлыг танд үзүүлье. За эргэн Б-г дорж гэж нэрлээд эргэн Г-г зулаагүй. Тэдний хайрын түүх хэний ч санаанд оромгүй хагцлаар төгссөн. 2010 он. Эргэн зулаад эргэн дорж хайр сэтгэлээ илэрхийлж бидний хэлж заншснаар эргүүлв. 2011 он. Эргэн зулаа доржнаар хүүтэй болов. Албан ёсоор хурим найр хийж гэрлэлтэд батлуулаагүйч зулаагийн ар гэрийнхэн анхны хүүхдээ авахуулаад хэрэггүйгээд төрүүлэхийг зөвшөөрчээ. 2012 он 3 дугаар сарын 8. Эргэн зулаа ээж рүүгээ уцтаж доржоо хүү бит хоёрыг амьдаар нь шороонд булна гэж байна. Намайг юу н алах нь байна шүү. Би имэйлтэд уулын өөд зүхтааж байна гэж хэлээд утсан тасрав. Энэ мэдээг сонссон зулаагийн ар гэрийнхэн цочирдсон ч арга саам хааж охин З2 хүргнийхээ гараас амьд мэд салгажээ. Амийг нь аварсан ч байнгын зодуурын шарах, сорив, гэмтэл охинд нь байгааг хараад хүргнээ цагдаад өгсөн байна. Ингээд хэсэг хугацааны дараа налаах дүүргийн шүүхээс хүргэн доржид нь 2 жилийн тэлсэн харгалзах ял оноосон байна. (2014 оны 8 дугаар сарын 31) Зулаа Улаанбаатар хотоос гарч налаахан автобусанд суулаа. Гэртээ очиж байна хэмээн ээж рүүгээ утас цогсон. Ээж охин хоёрын энэ яриа нь сүүлчийх байв. Өнөөдөр 2016 оны 9 дугаар сарын 11-ний өдөр 2 жилийн өмнөх яг энэ өдөр аав ээж хоёр анхны үрээ 3 дүн төрсөн эгчийгээ 4 настай хүн ээжигээ алдсан гэдгээ мэдсэн өдөр. (2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дугаар сарын 11-ний өдөр хүртэл бүтэн 11 хоног охиноо хайсны эцэст ухсан нүхнээс хөрсөн биеийг нь гаргаж ирсэн юм. Охиных нь гарын хурууны ясыг хугалж нүүр амруун цохиж хоолойг нь боосон гээд онц хэрцгийгээр хөнөөсн нь харагдаж байжээ. Гэвч шүүх эмнэлгийнх нь тэр бүрийг нь үзэж дүгнэлт гаргалгүйгээр амьсгал бүтснээс үүдэж амиа алджээ гэсэн байна. Өөрөөр хэлбэл талигач зодуулсныхаа дараа шороондор ам гуйж тарчилсан ч байж мэднэ. Хотоор би дагуулж аваад хамгийн сүүлд 37 болсон охинтой. Их үр хоёр хүүгээрээ холбоотой гэж монголчууд ярьдаг. Охин нь амиа алдаж байх. Тэр үед ээж нь охиныгоо алдаж байна хэмээн зүүдэл зэрчээ. Яг нэг 5 өнгөрөөгөө дэжсэн. Ингээд нэг нүүрсний нүх ч юм уу хадаж ч юм уу нэг юм амар хангал дунд юм. Тэгээд гараараа ингээд ясан чинь тэр юм чулуу нь хөдлөөд тахын дээшээ ингээд өнгөг харсан чинь 2 3 залуучуудын хөө явраараа гэдгсэн чинь ерөөсөө хүмүүс хардгуу. Тэгээ ингээ гараа харсан чинь ингээ гэрэлтэд хүүшээ би чинь сүнс болцсон юм уу да. Ингээл бүх юм дуусч гээд бисэрдэг байхгүй. Тэгэл ерөөсөө би чинь нөгөө гинт тийм зүүдэлсэн. Тэгээд нөгөө гачин болоод ч юу зүүдлээ мэтрээ гэж бодоод тэгэл охин руугаа залгадаг байхгүй. Залгаадс утас нь холбогд юу яриад байгаа юм бэ? Чамайг чиний бичлэг бай. Чи тэгээ дээрэс нь дээр юнитэл хамгийн сүүлд нь чи залгасан бэ. Тэгээ буянуудаас чи аваа гарсан биш гэсэн чи. Тимгээд тийм би аваа явсан. Гэхдээ гэрийнх нь гадаа буулгасан шүү дээ. Тэгэл бид хэд чи ерөөсөө ах トゥ нараараа 2 хоног ингээд ерөөсөө сургуу алга болсон юм чи ах トゥ нартай л ах トゥ нар бүгдээрээ хайгаал те энэ тэнд одоо 9 сарын 1-нд л бэлэг барина гэсэн 9 сарын 1 нь болцсон байна. Дээрээс нь тэг хөл гараа нь хулна гэсэн чи ер нь л зодоод энэ тэнд нуучлаа гэж утсан байна. Энэ бичлэгийг олоод цагдаагийн байгууллагад авчиж өгөөд энэ одоо ингээд цус болцсон байна. Ингээд ард нь ингээд явж исэн байна гэд ингээд хэлэхэд
Гэхдээ та одоо энэ заавал ингэж хүн алдсан байна гэж энэ хүнийг бүжигдээд тахтай. Энд чинь малын цус юм билүү? Яаж битгий? Аавар нь бүр ингэ тохуурхаа бид хоёр энэ зургийг одоо ингэ угаалгаж бүр цагдаагийн газар өгчөөсөн. Өөрөө ингээд одоо гаргасан үр маань тэг өөрөө өнгөрөөгөө ээж хэл үр хүүхдээ алдах чинь бүр тэрнээс хэцүү юм байна. Ер нь бол хүүхд минь байсан бол бараг л өөрөө л өнгөрцөн бол намайг алдсан бол гэж л боддог юм билээ ер нь бол. Хэрэг явдлаас хойш 5 баяр нөхөр 2 охин 1 хүүгийн хамт налаахаас нүүжээ. Охиныг нь хөнөөсөн алуурчны аав ээж, ах дүү хамаатан садантай байнга тааралдаж, бусад хүүхдээ ч тэдний гарт алдчихгүй гэсэн айдас, охиных нь сууж явсан автобус, охиных нь найзууд гээд юм бүхэн түүний сэтгэлийг дарамтлаж байв. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэж аргагүй эрхэнд нутаг заагдсан энэ гэр бүлд дарамт одоо хүртэл дуусахгүй. Энэ айлын ууган охин болсон. Угтаа 2 дахь хүүхэд нь би хүнтэй суухгүй гэх. Харин удаах хүүхдүүд нь манайх хизээч гэр бүлийн зураг авахуулахгүй тийм ээжээ гэж сэтгэлийг нь урах. Дүүн одоо хүсэл мөрөөлөө биелүүлэхэд араас нь явж байна. Орой олгонд би нэг 8 өнгөрөөгөө 9 гээл гэх юм боддог байхгүй. Минь яг энэ үед л мессеж чижсэн тийм яаж төрчил зовжсэн болоо ээжээ гэж дуудчихлээсэн багтаа охин минь яанаа л гэж үргэлж ингэж боддог. Сэтгэл санаанаас гардаггүй. Хамгийн анхныхаа хүүхдийг алдчихвал бид хоёр чи анх хэлэл одоо тий бас хүн чи хайр сэтгэлээр л учрна штэ. Хайр сэтгэлээр байж байгаа л сэтгэлтэй байж байгаа л хүүхдээ гаргаад ингээд сайхан амьдрал эхлээл айл гэр болоод ингэсэн 2 хүн чинь сайхан хүүхдээ хараад баяжчихсэн нөгөө амьдрал чинь байхгүй болоод нураг болчих واخхой. Хүүхдээ алдангууд л утга учир байхгүй болсон. Хүний маш зөв сонгоор ээж аав нар чинь та нарын төлөө л байдаг шүү дээ тий. Тэгээд үнэхээр нэг л хүн алгадаал гар хүрхэл юм бол ч юм уу эсвэл тий тэгтэл болж явах хэрэгтэй. Миний мөрөөдөл, миний зорилго бол энэ улсад хохирогчийг хамгаалсан, хохирогчийн арга эрт хэрэгтэй хууль эрх зүйн орчин бий болгох. Бусад хүмүүс над шиг зовлонг бүү амсаасаа гэсэндэ төрийн бас байгууллага байгуулж ажиллана хэмээн сэтгэл шулууцнаа 5 баяр хэллээ. Одоо над шиг хохирсон, одоо ядарсан, зүдэрсэн ч юм уу одоо хүнээ ингээд хүнээрээ хохирчоо тий хаана очиж одоо хатгаар мэдхгүй ингээд хуулийн байгууллагатаа гомдсон ийм усуд байвал бас надтай холбогдоорой гэж хэлмээр байна. Тэгээ бид нар бол бас өөрсдөө хүрээнд тий нийлээд ингээ холбоо байгуулад дээрэс нь энэ хуульдаа бас нөлөөлөх хэмжээний юм хийж чадъя шүү. Та нар бас холбогдоорой л гэж хэлмээр байна. Оршуулгын зардлыг хасцсан. Юуг нь хассан юм бүү мэд. Би ойлгохгүй. Яагаад хасаад байгаа юм болоо тий? Хүний амь насыг үн цэнтэй болгомоор байна, хуулиар чангаламаар байна. Тэр хохирогч гэж нэртэй юм бол тэр хохирогчийн эрх шиг хангаад өчмөр байна. 5 баяр эгч шиг ийм зовлонг жилдээ 17-оос 20 гэр бүл амсаж байна. Судалгааг үзвэл гэр бүлийн хүчирхийллээс улбаатай хүн амны хэргийн гаралт жил бүр өссөөр. Энэ бүхний хажуугаар төр нүдэ айнаад чихээ таглаад амаа жимигээд явж байгааг бид мэдлээ. Яаж мэдвэ гэвэл хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэй очиж болох бүхий л газраар явсан юм. Юм бол төр рүүгөө дайрах юмаа гэж та бодож суугаавал төр гэдэг нь нийгэмд үйлчлэх нийтлэг эрх ашгийг хамгаалж тэдэнд үйлчлэх шийдвэрээ гаргагч нийгмийн өөрийгөө зохицуулах илэрхийлэл юм. Жилдээ дунджаар 1000 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэдгээ цагдаад мэдэгдэж 2000 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллээс үүдэн эмнэлэгт ханддаг байна. Гэтэл өнөөдөр тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хамт сэтгэл зүйн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэлд өртөж яваа хүүхдийг хамгаалах тогтолцооч манай улсад алга байна. Алгаа гэдэг нотлох баримтыг үргэлжлүүлэн танд үзүүлье.